За энэ танхимд яг энэ улсын хурлын чуулганы яг энэ танхимд гишүүний тангараг өргөөд ингээд ажиллаа хийж явах хооронд яг энэ танхимд болсон уйваагүй ёс зүйгүй хоёр үйлдэлийг би энд хэлмээр байна зориудаар. Одоо нэгэн сайд, нэгэн төсвийн байнгын орооны дарга. Нэгдүгээрт төсвийн тодтгол хилцэж явах үед энэ хоёр сайд ардсан намын нэг сайд руу нүдээ ирмээд мандахаа гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал буюу хоршоонтой холбоотой саналыг унгаж ирсэн. Унгасныхаа дараа хоёулаа хоёр бэлэлүүгээ эрхийн урууга гаргасан. За нэг би тэндээс ямар ойлголт авсан бэ гэвэл за манай сайд нар намтайгаа бүлэгтэйгээ асуудлаа ярьдгүй юм байна. За би ардсан намын хүнийг нь бол хэлсэнгүү зориуд хэрэггүй ах гэж бодож байна. Тийм. Тэгэхээр би энийг зориуд намынхаа Монгол ардын намынхаа сайд нар зориуд хэлж байгаа гэсэн. Хоёрдугаарт дөнгөж сая төсвийн байнгын орооны дарга гавь гишүүн яг сайд нартай адилхан байр суурь илэрхийлээд эндээс орилоод уг нь төсвийн байнгын орооны дарга шиг их хурал талдаа байгаад төсвийнхээ асуудалд засаг руугаа шүүмжлэлтэй хандаад асуудлаа ярих ёстой байтал засагтайгаа ингээ холилдоод орооцолдоод хамтдаа нэг талтаа гарц. Бид нар яагаад ийм хил хязгааргүй байдгийг? Яагаад ингэж улаан шугам давах ёсгүй хил хязгаараа давдгийг? Гишүүний мөнгөний асуудал яг л энэ адилхан шүү. Тойргийн мөнгөний асуудал гэдэг чинь. Бид нар хамгийн гол нь одоо шинээр сонгогдсон гэдэг. Гэхдээ биднийг та нар залуу гэж магадгүй. Гэтэл бид нар өөрсдийн гэсэн туршлагатай, хангалттай, мэдлэгтэй, боловсралтай ийм хүмүүс. Та нарын энэ уйваагүй ийм хөгийн үйлдэлийг чи хараад бүр яг үнэндээ үнэхээр жигшдэг шүү дээ. Зүгээр л энэ мэт үйлдэлэл бойл гэдэг байгаа шүү. Тэгэхээр энэ хоёр уйваагүй үйлдэлийг би зориуд хэлж байгаа. За 3 дугаарт өчигдрөөс хойш багш нар ажил айлд зарласан хугацаагүй. Гэтэл өнөөдрийг хүртэл багш нарын ажил айлттай холбоотой нэг ч байр суурь илэрхийлсэн гэж сайд байхгүй. Жагсаалыг эсрэгээр нь баг биднийг турхирсан гэж ярьж байдаг. Үйлдвэрчний эвлэлийн тухай хуульч өөр тусдаа хууль талтай ажил хаялт явтал маш удаан процесс явагддаг. Дахиад сайд нар дахиад вакуумжиж эхэлсэн. Органикаараа явж байгаа жагсаалыг дахиад нэг хин нэгний хийж байгаа ажил мэт харагдуулж эхэлсэн гэсэн. Би нэмж бас асуулт асуух хэрэгтэй байгаа. Тийм учраас нэмэлт тодруулга 1 минут авъя. За баасан жаргал гишүүн нэмэлт 1 минут. Төсвөөс бид нар юу хүссэн бэ гэвэл хүний амьдралд ямар өөрчлөлт гарах юм бэ гэдгийг л харах гэдэг. Тэрнээс биш энэ тийм үйл ажиллагаа хийн, ийм зардал гаргана гэдэг зүйл юусоо биш. Тэр зардлыг гаргаснараа өнөөдөр миний амьдралд ямар өөрчлөлт гарах юм, миний хүүхдүүдийн амьдралд ямар өөрчлөлт гарах юм, Завхан аймагт амьдарч байгаа иргэний амьдралд ямар өөрчлөлт гарах юм бэ гэдэг тэр үр дүнгэл хардаг тийм төсөв байгаасаа гэж өнгөрсөн жилээс хойш манай гишүүд энэ дээр бол дуу хоолойгоо илэрхийлж ирсэн. Юу ч өөрчлөгдөөгүй орж ирсэн. Одоо бид нар өөрсдөө энэ төсөв дээр ажиллаж байгаа байхгүй юу? Асуулт сайн зориг гишүүнээс тодруулъя. Та сая гишүүдийн чат групп дээр бас бүлгийн групп дээр бичиг тавьсан. Энийг үр дагаврыг нь тодорхой тайлбарж өгч. Энэ бичиг яагаад одоо гарч байгаа? Яагаад урд нь засгийн газар шийдвэр гаргахаас өмнө яагаад энэ бичиг гараагүй юм бэ? Яагаад За сайн зэрэг гишүүн тавьсан бичгээ тайлбарлана гэж сайн зэрэг гишүүний микрофоныг өгье. Гэхдээ тавьсан бичиг шигтэй төрийн нөгөө нуус тамаарснаас бус юм чинь ил тод учраас энэ мэдээллүүдийг л тавьж байгаа. Тэгээ энэ шийдвэрийг нөгөө төсөв санхүүгийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн дэмжээгүй байхад баталсан байхгүй. Тэр доор нь яг уу жахва сайддаг ч юм уу сангийн яамыг л жоохон шахалтанд оруулсан юм шиг байна. Тэгээ нэг юм дундуур нь бичиг өгөөд засаг баталсан юм бэл. Гэхдээ энийг зүгээр цааш нь дамжуулахгүйгээр үгэн засъя гэж байгаа. Миний нөгөө яг энэ цаг бага учраас байх нэг зүйлийг хэлмээр байна. Уг нь бол аж ахуйн нэгж байгууллагуудаа яг тэр бодиттой амнаатыг нь тогтоож өгөх асуудлыг хууль тогтоомжийн өрөө шийдэж өгчих юм байна. Одоо манай жишээ нь төмөр энтер дээр амнаатыг тооцохдоо тэнжээний бомтоор авч байгаа нь буруу байхгүй юу? Тэрийг илүү их наашлуулад хамгийн одоо олон улсад ойрхон зах зээлийн бонд ч ерөөсөө 90 мандал ганц мод байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр
биржээр жишээ нүүрс $90 зарагдж хаад ганц мод дээр 130 эдтэй байгаа байхгүй. За яг хөө мэдээж тээвэр орно, хятадын татвар орж байгаа. Гэхдээ энэ Монгол төрийн бодлого шүү. Бид ямар арга зүйгээр энэ байгалийн баялагынхаа үр өгөөжийг тэр компаниуд олборлсны төлөө авах гэж байгаа төлбөрөө бид нэр тогтоох аргачлал нь энэ бидний бодлогын асуудал, Монгол төрийн. Тэгэхээр энийг шударгаар ил тодоор компаниудтай харилцсан ашигтай байдлаар шийдэх ёстой хуулийн хүрээнд. Үнэхээр энэ амнаатыг төлж чадахгүй бол тэр компаниуд энэ тусгай зөвшөөрлийг өгөх хэрэгтэй. Дараагийн энэ тусгай зөвшөөрлийг нь аваад ажилуулъя гэдэг байгууллагууд нь байгаа аахгүй юу? Яагаад ингэж ард түмний баялагийг цөөхөн идэн компаниуд цөөхөн идэн хүмүүс хогс орох ёстой юм бэ? Энийгээ сүүлдээ ингэж лиценз хэлбэрээр авчаад одоо сүүлдээ ингээ амнаатаа хөнгөлүүлж авдаг ийм юм л орлоо шүү дээ. За энэ шийдвэрийн үр дагаврыг ерөөс тооцоогүй гэж л оюутлоготой хүртэл ингээд авцалтгаар гарсан. Тэгээ би одоо яг засгийн газарт бас өөрийн бүрийн эрхийн хүрээнд бас асуулга тавьсан байгаа. Энэ асуудлыг яаралтай шийдээч, үр дагаврыг нь томорхоос өмнө цаасаа яаралтай шийдээч гэхээр арга хэмжээ авахгүй байгаа. Тийм учраас огцруулах хүндлэлээр битсэн. Тэгээ энэ сангийн яамд өгж байгаа энэ татварын тайлбар юм билээ. Үнэхээр одоо энэ байдлаар явбал энэ улсын төсөвт орох ёстой. Амнаатын орлогод буурахаар эрсдлүүд үүсчлээ. Бодит эрсдэл нь 8 сард ийм байна. 9 сард 8 тэрбум байна. Энэ байдлаар явбал 29.5 тэрбум төгрөгийн алдагдал гэдээ яг их л даруухнаар бичээд байна. Тэгэхээр ийм зүйл байж болохгүй байхгүй да. Тэгээ хамгийн нөгөө баг үнэтэй байгаа тэр баахан цаасан дээр нүүрс зарах гэж штэ. Энэ нүүрсийгээ энэ жил гаргаж чадахгүй. Дараа жил гаргана. Хил гайлнгээ бүгдэрнэ. Дараа жил нүүрс өсгөөр бид нар яг шин зах зээлийг олж юм уу шин гэрээгээр борлуулсан нүсээ аваач өгч чадахгүй байхгүй. Ингээд Монгол улсын төсөвт орох энэ одоо үр өгөөжүүд байхгүй болох юм аа. Ийм хортой шийдвэрийг гаргасан учраас энийг яаралтаа засаад өгөөч л гэдэг зүйлийг би зарчмын хувьд тавиад байгаа байхгүй. За бид нар яагаад энэ амнаат болоод оюу толгойн асуудал дээр ингэж нэгдмэл байр суурьтай байгаа вэ гэвэл бид нар олох ёстой байсан орлогоо цалин тэтгэврийг нэмэх боломжтой байгаа тэр нөөцөө засгийн газар бүрэн дүүрэн ашиглахгүй байна л гэдэг гол асуудал байгаа. Дахиад нэг уваг үйлдэл хийлээ. Манай бүлгийн зарим нэг гишүүдийн зүгээс цалин тэтгэврийг нэмэх гэдэг шийдвэрийг гаргахдаа дахиад улс төрийн акц хийж бүлгийн даргыг солих ийм акцэн дор цалин тэтгэврийг нэмж байгаа гэдэг сайхан мэдээ дуулгаж байгаа мэтэр ийм улс төрийн акц хийсэн. Хүмүүсийн цалингаар. Дахиад шүүхийн шийдвэрээр дахиад улс төрийн акц хийсэн. Тэр дээд шүүхийн шийдвэр чинь жонштой холбоотой асуудал байсан шин. Тэгэл тэрийг далимдуулаад ийм улс төрийн акц хийгээл өөрсдөндөө хин нэгэн давуу байдал олгоод байдаг. Энийг яагаад болохгүй байгаа. Энэ нөөцөөр бид нар цалин тэтгэвэр нэмэх боломжтой. За хэн хариулах вэ? За сайн зэрэг гишүүнээс гэж. За ер нь тийм ээ тий. Би одоо тэгээд бас халаглаад байгаа чинь тийм. Амнаат гэдэг бол одоо биднэрт энэ Монгол улсын эдийн засаг ерөөс уулуурхаас хамааралтай байгаа шүү дээ. Эдийн засгийн бүтцийн үед 90% уулуурах хамсаатай. Тэр дундаа нүүрс зэснээс. Тэгээ энэ дээрээс авч болох амнаатын орлогоо бууруулж ард түмэн буюу эмч багш нарынхаа цалин тавих ёстой мөнгийг ингээд компаниудад нь үлдээнэ гэдэг зүйл бол байж болохгүй. Магадгүй тэр Эрдэнэс 5 толгой дээр 163.9 тэрбум төгрөгийг бууралт хийж ягаад амнаатыг тооцож авсан байгаа. Тэр 163.9 тэрбум төгрөгөөр ашиг сонирхолтой этгээдтэйгээр шатхууны одоо гэрээ хийсэн байхыг үүсэхгүй байгаа шүү дээ. Ерөөсөө л энэ. Тэгээ энэ багш шимчнэрийн цалин тавих их усүр буюу энэ орон нутгийн хөгжлийн санд орох ёстой, баялагын санд орох ёстой мөнгө яагаад ингэж хулгайд алдагдаад байгаа юм бэ? Яагаад энэ хулгайд алдагдах боломжийг хууль тогтоом зөрчиж олгоод байгаа юм бэ? Энийг нь хилээд яаралтай засчихын оронд энийг